Хэрхэн болон татамаар л за өнөөдрийн демог за тайлбарлахаас өмнө хэрвээ та магадгүй над шиг за ганцхан уншаад биш хараад биш хоорондоо харилцан ярилцаа за зөвхөн сурсан юмгаа яг үнэхээр өөр тогтоосон байна уугүй гэдгийг та бүхэн шалгаж юм сурдаг төрлийн хүмүүс ах юм бол наашгаа та бүхэн анхаарлаа хандуулаарай. Өнөөдрийн AI бүтээгдэхүүн болохоор Notebook LM. За LM гэдэг нь болохоор Language Model гэдэг нь дорчлол бөгөөд анх 2023 онд Google Tailwind гэсэн прожектыг бий болгоод за зорилго нь болохоор их сурвалж дээр үүсэн за хэрхэн яаж сэдвүүдийг хүмүүст илүү interactive буюу харилцан байдлаар зааж болох талаар суйрлан энэ хөдөлгөөн маань үүсчихсэн байгаа. За энэ зүйл Америк нэгдсэн улсад гэлгүүгээр дэлхийд даяараа маш олон дээд сургуулиудад дэлгэрэнгүй тараагдсан байдаг бөгөөд Монголч гэсэндээ манай хүмүүс бас оролдоод үзвэл бас энэ агүй олон хүмүүс бас туслах юм болоо гэдэг үүднээс өнөөдөр та бүхэндээ демог хүргэх гэж байна. За үүнтэй холбоотой асуулт хаалт та бүхэн доор комент үлдээж хэрэгцээтэй гэсэн хүмүүст нь харангүй тараагаарай. Ингээ хэдүүлээ хамтаа демэр гоорцгаая. Хамгийн түрүүнд хэдүүлээ хамтаа notebook.lm.google гэсэн вебсайт руу орно. Оронгууд таны дэлгэцэн инхүү харагдах байгаа. Туршиж үзмээр байвал try notebook.lm гэсэн хэсгээр дараад өөрийнхөө имэйлээрээ холбуулаарай. Та бүхэн notebook-оо орсны дараа инхүү дэлгэц харагдах байгаа. За зүүн гар талд маань гэх юм бол за source-ууд буюу өөрийнхөө мэдээллүүдийг та бүхэн хийх. За чатны хэсэг байна те. Ямар зүйл дээр та бүхэн прожектыг эхлүүлэх гэж байгаа гэдгийг эхлүүлж болно. За хажуу талд нь story гэдэг хэсгийг та бүхэндээ би дараагийн хэсгээр илүү дэлгэрэнгүй тайлбарлаа явчих. За өнөөдрийн хэсэг дээр жишээ олох гээд би өөрийнхөө мастрын хичээл дээрээ суралцдаг usability UX хоёрын ялгаа юу вэ гэдгийг вебсайтн дээр байсан article-ыг одоо л ингээ оруулж байгаа. За энийг яаж оруулах вэ гэхээр та бүхэн шууд чатан дээрээ сайтынхаа шууд URL буюу линкийг оруулж болно. Энд дэр хэлэхэд ноутбукийн даваа тал нь гэвэл та бүхэн ганцхан одоо үедээ PDF файл линк оруулахаас гадна YouTube видео хүртэл оруулаад за тэнцэнээсээ их сурвалжийг олоод мэдээлэл авах боломжийг ноутбук олгож идэг. За та бүхэн сайтыг оруулгууд шууд хамгийн ихэнд нь багц буюу summary хэсгийг та бүхэн гаргаад ирчих байгаа. За энэ зүйлээс та бүхэн хараа. За ерөнхийдөө бол энэхүү одоо хичээл ч юм уу те сэдвээр ийм зүйлүүдийг гаргах нэ гэд бас нэг надад их таалагддаг зүйл нэг нөгөө keywords буюу дэлгүр өгөөдийг ингээд тодруулаа гаргаад ирдэг нь уншихад маш амархан байлгаж идэг. За энэ маань ганцхан уншаад амархан байлгах та бүхэн доошоо явах юм бол энийг тоонууд нь шүү дээ те 1 2 эдрэгээ 3 гэд за эдрүүд маань болохоор их сурвалжууд байгаа. Энэ дээр дарангууд таны зүүн гар тал дээр нэг их сурвалжаас мэдээллийг татаад гаргаад ирж байгаа. За та бүхэн мэдээллийг оруулчлаа. Ганцхан энийг маань ингээд түлхүүр өгөөдөр юмнуудыг гаргаад ирэхгүйгээр та бүхэн орё гэдэг хэсгээр та бүхэн оронгууд таны дэлгэцээр ийхүү гарч ирнэ. За энэ сонголтууд дээр юу гэсэн үг гэхээр за илүү бүр нөгөө deep dive буюу энийг ингээд хоёр ингээд хүн хоорондоо ярьж байгаа байдлаар энэ зүйлийг тайлбарлахаар надад оруулаад өгөөч гэгээд. За энэ маань ерөөхдөө бол нөгөө подкаст шиг яригддаг. Тэгээ тэрийг би та бүхнээс дараагийнхны дээр харуулъя. Brief хэсэг буюу за тэр чигтэн биш юмаа гэхэд хэсэгчлэн хэсгийг гаргаад ирэх. За 3 дахь хэсэг буюу critique. За таны их сурвалжийг илүү их сайжруулах. За тэрэнд санаа оноо өгөх хэсгүүд бас гарч ирнэ. За 4 дахь буюу debate. За энэ зүйл маань магадгүй та бүхэн түүхийн тал дээр ч юм уу. За бүр боли математикийн байлаач гэсэндээ за ганцхан энэ байдлаар би энэ хариултыг олох боломжтой юу? Аль эсвэл олон байдлаар олж болох уу гэдгийг бас debate хийж бас танд гаргаж ирэх боломжтой гэдээ та бүр бодоод үзтээ. За эдгээр 4 хэсгийн дараад нь болохоор хэлний сонголтууд байгаа. Харахын энэ дээр монгол хэл маань ороогүй байгаа ч гэсэндээ за орс хэл, солонгос хэл, монголд их дэлгэрэнгүй ашиглагддаг герман хэл хүртэл энд байгаа. Та бүхэн сонгоод үзээрэй. За тэрнээс гадна хэрэг урт богино энэ мэдээллүүдийг авмаар байна гэдгийг та бүхэн сонголтыг гаргаж өгнө. Магадгүй энэ хичээл за геометри хичээл хийлаа гэж бодоход за геометри сүүр надад тийм сайн бичлэхээр би энэ хичээлийг сайн ойлгохгүй байна. Тэгэхээр энийг одоо юу гэдэг бага ангийн хүүхдэд зааж байгаа юм шиг надад энийг тайлбарлаад өгөө гэж энэ дэр хүртлээс промпт оруулах боломжтой байгаа. За энэ бүгдийг хийснийхаа дараад нь та бүхэн generate гэдэг хингүүд generate гэдэг арсны дараад нь таны баруун гар тал дээр болохоор итгэвчээ гараад ирнэ. За нөгөө миний хэлжсэндээ нөгөө хоёр хүнтэй харилцан яриан подкаст шиг сонсох та бүхэнд боломжтойг нь харуулъя.
It's ISO 924111. Wow, an ISO standard. That sounds intense. It is. It officially defines usability as the extent to which a product can be used by specified users to achieve specified goals with effectiveness, efficiency, and satisfaction in a specified context of use. Notice what's entirely missing from that definition, though. It doesn't just say, whoa, did someone just break the fourth wall? Let's hear it. Can you give me more example of difference between usability and user experience? That is such a fantastic question, and honestly, it is the one thing people get tripped up on most. Yeah, totally. It is easy to think they are synonyms, but let's look at a real-world example. Think about a move authoring app. Usability is about whether you can actually find the movie you want. Right, can you search for it? Can you hit play? Is the play button easy to find? That is usability, but user experience, or UX, is how you feel throughout that entire process. Exactly. Like, does the app recommend movies you actually like? Does it make you feel excited to watch? Or think about a car. Usability is having a steer wheel and brakes that work exactly as you expect. But the UX is the smell of the leather, the way the seat hugs you, the prestige you feel. Usability is the foundation, but UX is the entire emotional house built on top of it. За гэх мэтчлэн та бүхэн хоёр хүн хоорондоо ярилцсан таны тэр шинэ сэдвийг ярилцж байхад тэр дунд ойлгохгүй байгаа зүйлээ асууж бас хариуг авах боломжийг ноутбук та бүхэнд олгож яадаг байна. Өнөөдөр та бүхэндээ ноутбук дээр хэрхэн яаж нэг сэдвийг 9 өөр төрлийн өнцгөөс нь суралцаж болтойг хэвтэлээ харлаа. Үүнтэй холбоотой асуух асуулт тохиол доор коммент үлдээж энэ хөөбчлийг хэрэгцээтэй хүмүүст харангуй дараарай. Ингээд хэлээ дараагийн дугаар хүртэл баяртай.